Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал номын одоо 21-р өдрийг үзэх гэж байна. За энэ 21-р өдрөөр одоо бид нар энэ хоёр дахь зорилгыг дуусч байгаа юм. Тэгээ өөрөөр хэлбэл одоо хүний амьдралын 1-р зорилго буюу одоо бидний энэ ертөнцид амьдрахдаа хийх ёстой зүйлс тийм ээ. Хамгийн 1-р нь бид нар одоо Бурхан бид нартай 24 цаг хамт байдаг. Тэгээд одоо Бурхантай байнга хамт байж сурах үеийг бид нар суралцсан байна. Тэгээд одоо 2-дугаарх нь бидний энэ ертөнцид амьдарч байгаа 2 дахь зорилго бол Бурханы сонгосон хүмүүстэй, Бурханы аварсан хүмүүстэй, тэр Бурханы гэр бүлийн гишүүн байж, тийм ээ, өөрийн итгэлээр бусдыг хурцлж, бас бусдын итгэлээр бүтээн босгогдож амьдрахыг бид нар суралцж байгаа, тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо хүний амьдрал та бидний энэ ертөнцид хүн болоод амьдрах хугацаанд та бидний хийх ёстой зүйлсүүдийг бид нар суралцж байгаа гэсэн үг. За тэгээ энэ одоо 21-р өдрөөр бид нар одоо ингээд 2 дахь зорилго буюу өөрөөр хэлбэл Бурханы гэр бүлийн гишүүн байж амьдрах уу гэдэг энэ одоо хэсэг маань дуусч байгаамаа. За тэгээд эндээс энийг дуусгаад тэгээд одоо цөмөр 1 сарын одоо чөлөө авнаа. Одоо шинэ жил болох гэж байгаа. Тэгээд шинэ он гаргаад тэгээд 3 дугаар зорилгоо 22 дугаар бүлгийг бид нар шинэ он гаргаад үргэлжлүүлж хамтдаа суралцъя гэж байна. За тэгээд өнөөдөр 21-р өдөр. За сүм чуулганаа хамгаалах нь. Эфес номын 4:3 та нар сүнсээр дамжуулан эв нэгдлэр холбогдсон. Тиймээс энэ нэгдлийг үргэлжлүүлэн хадгалахыг хичээх дүнс. Колосе номын 3:14 хамгийн чухал нь амьдралаа хайраар удирдуул. Тэгвээс сүм бүхэлдээ төгс эв зохицолд оршно гэж. Сүм чуулганыхаа эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах нь таны үүрэг билээ. Сүм чуулганы эв нэгдэл ямар чухал болохыг шинэ гэрээнээс харж болно. Шинэ гэрээнд энэ асуудлыг диваажин эсвэл тамаас ч илүү анхаарч бичсэн байдаг. Бурхан биднийг нэг нэгнтэйгээ зохицож нэг байхыг чин сэтгэлээсээ хүсдэг юм а. Эв нэгдэл гэдэг бол нөхөрлөлийн гол амин сүнс билээ. Эв нэгдлийг сүрүүлж үгүй хийх нь Христийн биеэс зүрхийг нь суглан гаргаж буугаас өөрчлөхгүй. Бурхан биднийг өөрийнх нь сүм чуулганд итгэлээр хамтдаа эв нэгдэлтэйгээр амьдраасаа гэж хүсдэг. Эв нэгдлийн хамгийн төгс загвар бол ариун гурвал эцэг хүү ариун сүнс нь бүрэн нэгдэж нэг болдог. Бурхан өөрөө золиос гарган хайрлах, бус дээр төвлөрөх даруй байдал болон төгс зохицлын хамгийн агуу үлгэр дуурайлал юм а. Яг л бидний эцэг эхийн адил Тэнгэрлэг эцэг маань биднийг бие биетэйгээ эв зохицолтой байхыг харахтаа баярладаг ажээ. Есүс баривчлагдахаас хэдхэн хормын өмнө ч бидний эв нэгдлийн төлөө халуун сэтгэлээр залбиран гуйж байсан юм. Тэрхүү зовлонд хэцүү цагт ч түүний сэтгэл дэх хамгийн чухал зүйл нь бидний эв зохицол байжээ. Энэ нь эв зохицол хичнээн чухал болохыг харуулж буй хэрэг. Энэ дэлхийд Бурханы хувьд түүний сүм чуулганаас илүү үнэтэй зүйл гэж үгүй юм. Тэрээр өөрийн сүм чуулганыг босгон байгуулахын тулд хамгийн их золиос гаргаж төлөөс төлсөн учраас түүнийг хагаралдан хуваагдах, зөрчил, эв зохицолгүй байхаас хамгаалахыг хүсдэг. Хэрвээ та Бурханы гэр бүлийн нэгэн гишүүн мөн аваас өөрийн сүм чуулганы эв нэгдлийг хамгаалах нь таны ч үүрэг хариуцлага юм а. Есүс Христ танд сүм чуулганыхаа гэр бүл хийгээд бусад Христ итгэлтнүүдийн дунд эв нэгдлийг хадгалах, нөхөрлөлийг хамгаалах болон эв зохицлыг бөө болгохын тулд бүхнийг хийхийг үүрэг болгосон. Библиэд Эфес 4:3-т сүнсний нэгдлийг амар тайвны холбоосоор хангах бүхий л чармаалтыг гаргаарай хэмээсэн. Харин хэрхэн үүнийг үйлдэх вэ?
Энэ тухай Библи бидэнд бодит зөвлөгөөнүүдийг өгсөн байна. За. Өөрөөр хэлбэл одоо сүм чуулганы эв нэгдэл, Христэд итгэлтэй хүмүүсийн одоо гэр бүлийн эв нэгдэл гэдэг бол одоо Бурхны хувьд шинэ гэрээн дээр тийм ээ одоо яг та нар хоорондоо эв нэгдэлтэй байгаараа гэдгийг онцолж тамаас Деважингаас илүү олон дахиж дурдж бичсэн гэж. Тийм ээ. Тэгээ бид нар одоо энэ хичээлүүдийн турш ялангуяа нь одоо 2 дугаар зорилгыг үзэж байхад бид нар ямар ойлголт авсан бэ гэвэл нэг Кристиан хүн гэж оршин байна гэдэг бол баг боломжгүй юм а гэж сурч байгаа. Тийм ээ. Та бид нар Кристиан байхад сүм байж ижил бид нар яг бүрэн төгс Кристиан хүн болж чаддаг. Тийм ээ. Би яг өөрийнхөө туршлагаарч яг би одоо мэдчихээн тийм ээ. Би та нарт ярьж ирсэн. 2003 онд манай энд одоо анхны сүм Монгол сүм байгуулагдахаас өмнө би одоо 99-өөс 2003 он хүртэл хай нэг Америк сүмд очдог. Тэгэхдээ би тэр сүмийн нэг хэсэг бол болоогүй тийм ээ. Зүгээр л одоо сүмд явдаг. Нэг ийм л Кристиан хүн байсан. Тэгээ би өөрийгөө бодохдоо би ерөөсөө итгэлээс урваагүй би яг л одоо Кристиан хэвээрээ байгаа л гэж бодож ирсэн. Тэгээ 2003 онд манай энд одоо хамгийн анхны Кристиан сүм байгуулах хүмүүс цуглуулахад 3-4 хүн цуглаж ирсэн. Ерөөсөө Монгол сүмд явж исэн одоо Кристиан хүмүүс гэсэн чинь манай эхнэр бит хоёр тэгээд энэ өшөө манай Арлингтонд байдаг Солонгоо гэдэг нэг хөх. Ерөөсөө бид 3 дахиад Оюуна гэдэг нэг эмэгтэй байсан. Ерөөсөө л энэ Монгол сүмд явж исэн хүмүүс гэдэг. Тэгээд одоо ингээд анх цуглаад бид нар одоо ингээд тэр хүртэл тийм ээ би одоо 99-өөс 2003 он хүртэл би хаяал Америк сүмд явдаг. Тэрнээс биш би одоо сүмийн нэг гишүүн болж харьяалагдаагүй байсан. Тэгээд дараа нь 2003 оноос ахуулаад одоо энд анхны сүм байгуулагдаад дараа нь бид нар 2008 онд тийм ээ ингээд тусдаа сүм болж гараад тэгээд тэр үеэс ялангуяа одоо ингээд би яг энэрл сүмийн нэг хэсэг болж гарсан үеэс миний итгэлийн амьдрал би одоо сүнсний хувьд бол маш их өссөн гэж өөрийгөө боддог. Миний итгэлийн амьдрал ч гэсэн үнэхээр амьд болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж байна гэхэлэр би ганцаараа амар мундаг бурханд итгэдэг байж алхаад энэ нь намайг хизээч одоо тэгж бүрэн гүйцэд Кристиан хүн болгодог. Танд заавал сүм чуулган хэрэгтэй. Тэр сүм чуулган байж, тэр сүм чуулганы нэг хэсэг байж ижил сая бид нар яг Кристиан хүний хувьд өсч өндөөдөг, яг ургаж цэцгэлдэг. Ерөөсөө өөрөөр хэлбэл одоо та бид нар ямар нэг цэцгийн юм ургамлын үр гэвэл тэр ургадаг хөрсөн сүм чуулган юм. Тийм ээ. Библиэлд тийм үг байдаг. Чиний итгэлээр бид нар босгогдож таны итгэлээр юу лээ? Тийм ээ. Та нарын итгэлээр би босгогдно гэж. Тэр бол ерөөсөн маш үнэн үг. Тийм ээ. Тэгэхээр сүм гэдэг бол хэдий ч нэж сүм чанартай байна. Төдий ч нөө тэнд байгаа итгэгчд нь илүү хүч чадалтай, илүү амьд, илүү тийм тууштай, үр жимстэй итгэгчд болдог гэсэн. Тийм учраас сүм чуулган бол маш чухал. Хоёрдугаар сүм чуулган бол одоо Есүсийг энэ дэлхийд гэрчилж байгаа гэрчлэгчд. Тийм учраас одоо хэлж ин л да. Ерөөсөө ингээд сүм чуулганы эв нэгдэл гэдэг бол Бурхны хувьд маш үнэтэй зүйл. Одоо энэ дээр сая хэлж байна. Бидний эцэг эхийн адил Тэнгэрлэг эцэг маань биднийг бие биетэйгээ эв зохицолтой байхыг харахтаа баярладаг ажээ. Танай хүүхдүүд хоорондоо эв түнжингүй, хоорондоо дуурдаггүй, дандаа муудалцдаг. Тийм ээ. Хүүхдүүд чинь бие бинийгээ үздэггүй байвал танд эцэг эхийн хувьд таны сэтгэл ямар хүнд байх вэ, тийм ээ? Яг таны хувьд ямар таагүй байх вэ? Яг түүнтэй ижилхэн Бурхны хувьд өөрийнх нь хүүхдүүд өөр хоорондоо эв нэгдэлтэй, тийм ээ? Хамтдаа нэг болж амьдрах нь Бурханд чин сэтгэлийн баяр хөөр авчирдаг байна. Тэгэхээр одоо энэ дээр хэлж ин л да. За бид нар өнөөдөр одоо нэгдүгээр сүмтэй хамт байж сая бид нар яг Христэд итгэгчийн хувьд яг жинхэнэ төрхөө олж яг жинхэнэ хэлбрээрээ өсч өндийнө.
Тийм учраас сүм чуулганд хамрагдах бол ерөөсөө сонголт биш. Би сүмд явнаа, явахгүй гэдэг сонголт байхгүй. Та Кристиан бол сүм заавал яваарай. Мэдээж ихэндээ тухгүй байна. Мэдээж ихэндээ одоо явна гэхлээр нэг юм шашинсаг болчих гэж байгаа юм шиг тийм ээ. Ингээ хүний сэтгэлд бол янз бүрийн тийм тэг байдаг. Гэхдээ сүмийн нэг хэсэг болж байж л сая бид нар бүрэн бүтэн Кристиан хүн болноо. Тэгвэл одоо энэ сүмийн нэг хэсэг болоод явхад сүмийн эв нэгдлийг хэрхэн хангах вэ? За яг үнэндээ одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Сүм гэдэг бол баахан нүгэлтэн хүмүүсийн цугласан газар. Тийм ээ? Янз бүрийн ааш замтай, янз бүрийн одоо этгээд гажууд зуршилтай, тийм ээ? Ийм сонин хүмүүс нэг дур цугладаг. Тэгвэл одоо бурхан бидэрт хэлж байна. Эфес номын 4:3 сүнсний нэгдлийг амар тайвны холбоосоор хангах бүхий л чармаалтыг гаргаарай гэсэн. За тэгвэл одоо сүмийг эв нэгдэлтэй авч явах нь таны, миний бурханы өмнө хүлээсэн үүрэг байх нэ. Тэгээ бид нар одоо өөрөө сүмээ хараад манай сүмийн хоорондоо тардаггүй шүү дээ. Айгу хачаа ингээд сууж иж болохгүй нэ шүү дээ. Тийм ээ? Сүмд чинь асуудал хоорондоо хүмүүс таарч тохирохгүй асуудал бол энэ бол миний өмнө тавьсан хариуцлага. Би энэ эв нэгдлийг хангахын тулд би чармаалт гаргах хэрэгтэй. Та чармаалт гаргах хэрэгтэй. Таны дархлагч байна уу, пастор байна уу, эсвэл одоо зүгээр л жирийн нэг гишүүн байна уу гэдэг нь хамаагүй. Энэ бол бурханаас биднэрт өгсөн үүрэг хариуцлага. Тэгвэл одоо бид нар энэ сүм доторх эв нэгдлийг хэрхэн хадгалах талаар одоо Библиэс бидэнд өгсөн энэ бодит зөвлөгөөнүүдийг суралцах гэж. Хамгийн нэгдүгээрх нь бидний хоорондын ялгаатай зүйлд бус харин адил зүйл дээр төвлөрөөрэй гэсэн. Ром 14:19-д BBC-ийн зан чанарыг бүтээн босгодог, эв зохицлыг бий болгох зүйлсээр төвлөрцгөөе хэмээн Пол бидэнд загсааг. Христэд итгэгчдийн хувьд бид нэг эцэг, нэг бие, нэг зориг, нэг эцэг, нэг сүнс, нэг найдвар, нэг итгэл, нэг баптизм болон нэг хайрыг хуваалцдаг. Бид мөн ижил аврал, ижил амьдрал хийгээд, ижил ирээдүйгч мөн хуваалцдаг бөгөөд эдгээр нь бидний хоорондын ялгаатай ямар ч зүйлсээс хавьгүй чухал юм шүү. Тиймээс бид хувь хүн бүрийн ялгаатай байдал дээрээ бус харин бидэнд байгаа нэгдмэл зүйлс дээрээ төвлөрөх ёстой. За сүм дотор яаж эв нэгдлийг бий болгоно гинэ? За одоо Балжинын битэр нэг сүмд явдаг байлаа тийм үү? Бит хоёрт одоо ингээд зөрүүтэй зүйлс зөндөө байгаа. Гэхдээ бит хоёрт яг ижил зүйлс байгаа. Тэр нь юу гинэ? Бид нар нэг эзэнтэй. Бид нар нэг бие, нэг зориг, нэг эцэг, нэг сүнс, нэг найдвар, нэг итгэл, нэг баптизм болон нэг хайрыг хуваалцдаг. Мөн бит хоёрт ижил аврал, ижил амьдрал хийгээд ижил ирээдүг бит хоёрыг хүлээж байгаа. Тэгэхээр сүм доторх эв нэгдлийг хадгалъя гэвэл бидний хооронд ялгаатай байгаа зүйл дээр биш холбож байгаа зүйлс дээр л бид нар төвлөрөх хэрэгтэй. Би одоо Балжин намыг хараад Балжин нам ерөөсөө ингэж хараад байдаг, тэгж бодоод байдаг, энэ нь ч буруу, тэр нь ч зөв гэдээ одоо тоочвол зөндөө юм гарч ирэх. Балжин нам ч гэсэн намайг хараад зөндөө юм тоочж шээ. Гэтэл бид нар яах нь вэ? Хэрвээ бид хоёр нэг сүм болж эв нэгдэлтэй алхахыг гэвэл Балжин нам битэрийг юу холбож байгаа дээр л төвлөрөх хэрэгтэй. Та нар одоо ах トゥ ус энэ ертөнцийн гэр бүлийн ах トゥ ус зөндөө байх. Одоо би 7 хүүхэдтэй айлын дундх нь. За тэгээд ер нь бол аах маах ихч михч дүү мүү цөмөрлөл сайдаж муудчихсан. Тийм ээ. Жохон багт бол яг ер нь тэгэл одоо би ч дүүнрээ дарамтлаад л манайх ихч намайг дараад болоо л байдаг гэсэн. Ер нь жохон том болоод ирсэн чинь би энэ дарагдхаа болоод. За ингээд одоо хоорондоо марган хэрэлдэн зөрчилдөн тийм юм бол одоо ингээд гарна штэ. Яаж ч муудалцсан. Яаж би юу нэг хорон үг шидсэн. Бид нар дандаа буцаад эвлэрдэг. Яагаад вэ? Яагаад гэвэл бид нар нэг эцэг ихтэй, нэг гэр бүл. Бидний хооронд нь салгаж байгаа зүйлээс холбож байгаа зүйлүүд нь их. Тийм учраас бид нар эвлэрдэг. Тэгэхээр яг л үүнийг хэлж байгаа. Та нарыг хоорондоо зөрчилдөх, хоорондоо санаа нийлэхгүй юм байна. Тэгэхдээ та нар нэг гэр бүл, нэг ах トゥ ус,
нэг эцгийн хүүхдүүд гэдгээ санаж байвал бид нар дандаа хоорондоо эвлэрч чаднаа гэсэн үг. Бид хувь хүн бүрийн ялгаатай байдал дээрээ бус харин бидэнд байгаа адил нэгдмэл зүйлс дээрээ төвлөрөх ёстой. Бидний өөр мөн төрх гарал үүсэл, арьс өнгө болон өөр сонирхлыг Бурхан өгсөн тул эдгээрийг төвчиж ядах бус харин үнэлж талархан хүлээж авах нь чухал. Тийм ээ? Бид нар биенээсээ өөр ямар сони юм бэ гэх биш. Манай энэ хүн бол айгүй тайван хүн. Манай энэ бол айгүй яаруу. Манай энэ хүн айгүй нямбай. Манай энэ хүн айгүй салан. Тийм ээ? Тэгээд тэр бүх байгаа байдлыг яг тэр байгаагаар нь хүлээж зөвшөөрч авах нь чухал юм аа гэж. Бурхан биднийг нэг ижил байхыг биш харин нэгдмэл байхыг хүсдэг. Тиймээс бид эв нэгдэлтэй байхын тулд эдгээр бидний ялгаатай байдал нь биднийг талцуулж хуваахыг зөвшөөрч болохгүй. Бидний хамгийн чухал зүйл болох Христ биднийг хайрлсан шиг бусдыгаа хайрлахад суралцаж Бурханы хүн нэг бүрт болон өөрийн сүм чуулгандаа зориулсан 5 зорилгыг биелүүлэхэд төвлөрөх хэрэгтэй. Зөрчил үүсч байгаа нь ихэнхдээ бидний анхаарлын төвлөрөл Библиэд маргаантай асуудал хэмээн нэрлсэн гол бус зүйлс рүү шилжсэний тэмдэг. Тийм ээ? Юу гэнэ? Хизээ бидний хооронд зөрчил үүсдэггүй бид нар гол биш зүйлс рүүгээ бид нар анхаарч эхэлдэг. Тэр гол биш зүйлс нь юу гэнэ? Бид хувь хүний мөн төрх, сонголтууд, ойлголтууд, гадаад өнгө үзэмж хийгээд арга барилд нь анхаарлаа хандуулж эхлэхдээ талцал хуваагдал дандаа ирдэг. Харин бид бусдыг хайрлах, Бурханы зорилгоодыг биелүүлэхэд төвлөрөх аваас эв зохицол аяндаа бөө болно. Энэ тухай Паул 1-р Коринт 1:10-т сүмд хагарал байлгахгүй тулд хоорондоо үнэхээр эвсэн зохицогдсон. Та нарыг бодол зорилгоор нэгдэн нэг сэтгэлтэй байхыг гуйж байна хэмээжээ. Тэгэхээр бид нар яг л энэ ертөнцийн ах дүүстэйгээ бид нар цайднаа, мууднаа, марганаа, зөрчилднөө, бодол санаа тарахгүй юм зөндөө байна. Гэлээгээд бид нар тэр ах дүүстэг ах дүүгөө болдог. Тийм ээ? Хамгийн ааштай тагач гэсэн ингээл хамгийн ааштай, хамгийн арх уудаг, хамгийн бүтлгүүгийнхээ хойноос ч гэсэн тэгэл цөмөрөө явж л байдаг. Тэр аашийг нь твчдэг, өнгөрөөдөг. Тийм ээ? Яагаад бид нар ингэдэг? Яагаад гэвэл биднийг холдуулж байгаагаас холбож байгаа зүйл нь хамаагүй том. Тэгэхээр сүмд эв нэгдэл байлгыг гэвэл бид нар би энэ хүнтэй энэ ертөнцид амьдрахтаа төдийгүй мөнх оршихуйд ч хамт байна. Энэ хүн надад таалагдахгүй нь хамаагүй. Энэ хүн бол миний мөнхийн ахан дүү. Тийм ээ? Бурхан намайг энэ хүнтэй уулзуулад энэ хүнтэй хамт мөнхийн ахан дүүс байлгахыг хүсэж байгаа. Би хүссэн хүсээгүй бид нар мөнхийн ахан дүүс. Тийм учраас тэр үүднээс л би энэ хүнийг харна. Тэрнээс энэ хүний үзэл бодлын зөрөө, сонголт, мөн төрөх, гадаад өнгө үзэмж нь ямар нь надад ерөөсө чухал биш. Тийм ээ? Тэгэхээр сүм дотор эв нэгдлийг хадгалъя гэвэл хамгийн нэгдүгээр бидний хоорондын ялгаатай зүйлд бус харин адил зүйл дээр төвлөрөөрэй гэж. За, дараачих нь аливааг харж хүлээхтэй бодтойгоор ханд. Бурханы хүслийн дагуух жинхэнэ нөхөрлөл ямар байх ёстойг ойлгож мэдсэний дараа энэхүү өв тэгш нөхөрлөл болон сүм чуулган дах бодит нөхөрлөл хоёрын хооронд хэр зөрүүтэй байгааг олж харан урам хугарахад амархан шүү. Тэгсэн ч гэсэн бид энэхүү төгс төгөлдөр бус сүм чуулганаа гал халуун сэтгэлээр хайрлах ёстой. Амьдрал дахь бодит байдлыг шүүмжлэн төгс төгөлдрийг хүсэмжлэн суух нь төлөвшөөгүй зан чанарын баталгаа юм а. Мөн төгс байдал руу чармайхгүй бодит байдалдаа дасах нь хинэггүй хүний үйлдэл болно. Бага байдлаа сайжруулахыг хичээн өнөөдрийн бодит байдалтай амьдрахын төлөвшил юм а. За өөрөөр хэлбэл сүм чуулган ямар байх ёстой вэ гэд ингээд бид нар Библиэс сурч агаад ингээд явж агаад өөрийнхөө сүм чуулганыг харуул манай сүм чуулган бол ерөөсөө тэр бидний хүссэн шиг тийм байхгүй бодит байдал дээр. Тэгэхээр бид нар энийг хараад урам хугардаг.
Ээстэ сүм гэж ийм байд юм уу? Пастор ахлагч гэж ийм байдаг юм уу? Ийм байдаггүй те ийм байх хэрэгтэй байхгүй юу гэд ингээд бид нар бүгдээрээ ингэж харж эхэлдэг. Тэгвэл юу гэж байна? Бид тэгсэн ч бид энэхүү төгс төгөлдөр бус сүм чуулгана гал халуун сэтгэлээр хайрлах ёстой. Тийм ээ. Бид нар одоо нэг зүйлийг хатуу итгэх хэрэгтэй. Миний амьдралд байгаа нэг ч хүн миний амьдралд санамсаргүй ирээгүй. Миний амьдралд байгаа хүн болгоныг бурхан бодож байгаад авчирс тавьсан. Энэ дотор над таалагдах хүн байгаа, таалагдахгүй хүн байгаа. Надад дургүй хүн байгаа. Би ч тэр хүнийг харахаар дургүй өрөөд байдаг хүн ч байж л байгаа. Бүр үнэхээр одоо ядаргаатай зан ааштай хүн ч байж л байгаа. Гэтэл тэр хүн нэг бүрийг бурхан бодож байгаад авчирс тавьсан. Тэгээд бурхан надад ямар даалгавар өгсөн гэхэлэр энэ хүн нэг бүрийг чи өөрийгөө хайрлахын адил хайрлах гэсэн. Чи хөршийгөө өөрийн адил хайрлаа гэдэг тушаалыг бурхан надад өгсөн. Тэгээд энэ тушаал нь намайг бурхан ашиглах гэж өгөөд байгаа юм биш. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хүн нэг бүрийг би өөрийн адил хайрлах гэсэн энэ хүсэл, чармайлт, энэний үр дүнд би өөрөө өсчөндөдөг. Би өөрөө өөрчлөгддөг. Би өөрөө бүрэн дүүрэн болдог. Тэгэхээр энэ бол надад бурханаас өгсөн тушаал нь хамгийн нэгдүгээр миний төлөө юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл таны өнөөдөр харьяалагдж байгаа сүм чуулган төгс төгөлдөр биш байгаа. Гэхдээ таны миний тэр сүм чуулганы өмнө хүлээж байгаа үүрэг бол юу вэ гэхлээр энэ төгс төгөлдөр биш сүм чуулганыг би гал халуун сэтгэлээр хайрлах ёстой. Энэ сүм чуулган дотор байгаа янз бүрийн ааш замтай төгс төгөлдөр биш хүн нэг бүрийг би бас гал халуун сэтгэлээр хайрлан хүн нэг бүртээ байж болох тэр харилцааг би бүтээн босгож бас арчилж ургуулan авч явах хэрэгтэй. Энэ л миний бурханд үйлчлж байгаа үйлчлэл юм аа. Тийм ээ? Тэгээд энэ дээр хэлж байна. Амьдрал дахь бодит байдлыг шүүмжлэн төгс төгөлдрийг хүсэмжлэн суух нь төлөвшөөгүй зан чанарын баталгаа юм аа. Тийм ээ? За бидний олонхтой ийм зан маш их гаргадаг. Энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна. Энэ ч хаашаа, тэр ч хаашаа. Хизээ ийм байсан. Энийг ингэж хийдэггүй, тэрийг тэгж хийдэггүй гэл ингэ шүүмжлээл суугаад байдаг. Тийм ээ? Энэ бол төлөвшөөгүй хүний зан юм аа. Бас төгс байдал руу чармаахгүй бодит байдалтай дасах нь хинэггүй хүний үйлдэл болно. Өөрөөр хэлбэл яаж юм? Бид нар тийм манай сүм чуулган бүтэхгүй. Яг ийм л ингээл байж лээд ингэ навсаагаад байж л байг гэж хандах юм бол энэ бол хинэггүй үйлдэл болно шүү. Харин оронд нь яах ёстой гэнэ? Бага байдлаа сайжруулахыг хичээн өнөөдрийн бодит байдалтай амьдрах нь төлөвшил юм аа. Тийм ээ? Тэгэхээр би өнөөдөр манай сүм чуулганд болохгүй байгаа зүйлсийн ч бодитойгоор харах хэрэгтэй. Болж байгаа сайн зүйлсийн ч гэсэн би зөвөр үнэлэх хэрэгтэй. Тэгээд энэ бүгдийг би хэрхэн сайжруулахад би ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Би энд ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Түүний төлөө чармаан ажиллах нь миний бурхны өмнө хүлээсэн үүрэг байх нэ. Христэд итгэгч бусд хүмүүс таны урмыг хугалж итгэлийг тань алдах үйлдэл гаргах нь дамжиггүй. Хэдий ч энэ нь тэдэнтэй нөхөрлөхөө болох шалтгаан биш юм аа. Учир нь тэд одоо таны гэр бүл бөгөөд хэдийгээр тэд таны гэр бүл шиг байхгүй байсан ч гэсэн та тэднийг хасаж орхиж болохгүй. Бурхан бидэнд Эфес номын 1:10-т бие биендээ төвчээртэй хандан хайраар бусдын алдаа дутагдлыг өнгөрөөй хэмээн загчээ. Тийм ээ. Би та нарт өмнө ярьжсэн тийм ээ. Ерөөсөө хүнийг шүүнэ гэдэг бол та хүнийг шүүжил байгаа бол тэр бол юуны тэмдэг байдаг вэ гэвэл хайр дутж байгааг нь л тэмдэг юм байл. Та тэр хүнийг хайрлах хайр дутаад байгаа учраас шүүгээд байгаа. Тийм ээ. Одоо би яг үүнийг яаж тодорхой мэдсэн бэ гэвэл одоо ингээд би манай хүүхэд төрөөд би одоо ингээд 42 таа болсон. Тэгээ одоо манай хүү 18 хүрч байна. Тэгээд би одоо ингээд энэ 18 жил би энэ хүүхдийг хараад энэ хүүхд бол ерөөсөө тэгэл одоо хүнд байдаг бүхэл алдаа дутагдал байгаа. Харамч уу, залах уу, хариуцлагагүй юу, хариуцлагагүй тийм ээ? Хөөе хичээсэн үү, хичээсэн.
Ингээд хүнд байдаг ерөөсө бүх л зан чанар байгаа. Их унтан сэрэхлэр дандаа уурлна тийм ээ. Одоо ингээд ерөөсө тэгэл ингээд хөндлөнгөөс харж ахтлаа тэгэл өглөөл нэг босготоол бөө уурал босч ирнэ. Нэг хэсэг нэг 10-15 минут болоод явж яснаа тайвшраад тэгээд гайгүй болно тийм ээ. Тэгэл ингээд хүүхдээ харах юм бол ер нь хүнд байдаг бүх л дутагдал байж байгаа. Тэгэд би юу анзаарсан гэхэлэр би хүүхдийнхээ бүх дутагдлыг нь би хараад байгаа мөртлөө хизээч миний дургүй хүрдэггүй. Тэ? Би бүр хараад ингээд энэ их зэвүүн бацаанаа энэ мүү ёстой энэ мүү бацааныг дахиад ингээд нэг уулагнахлаар нь уурлахлаар нь алгадаж унгаагаад нэг хасраачих юм шүү өдр гэсэн нэг ийм нэг хорон морон тэ ийм сэтгэл миний дотор ерөөсөө төрдөггүй. Өөр хүмүүс төр төрнө. Тэгээ би ингээд яг тэрийг би ингээд мэдээд байгаа байхгүй. Өөр хүн дээр бол ингээд яг нэг заастай энэ мөг нэг ингээд нэг зад хэрэлдээ дэстэй нэрэ тэ. Гэт ингээд ерөөсөө тэр өөр хүний элдв занг бол би ер нь өнгөрөөхдөө муу байна. Хүүхдийнхээгаа өнгөрөөгөөд байна. Тэгээ би энийг хараад юу ойлгож ийн гэхэлэр хайраар бусдын алдаа дутагдлыг өнгөрөөнө гэдэг чинь энийг хэлж байгаа юм байна шүү дээ. Би тэр бусд хүмүүсийг хараад шүүгээд л алдаа дутагдлыг яагаад л те чи ингээд чи тэгээд ингээд хүнтэй шүргэлцэлтөө л яваад байгаа чинь хаанаас гарч ирээд гэхэлэр хайр дутаад л байдаг юм байна. Хайр нь байж ивэл чи тэр хүнийг ерөөсөө тэгж одоо алдаа дутагдлыг нь өнгөрөөгөө л байдаг юм байна. Тийм ээ. Хүмүүс өөрсдийн хамрагддаг сүм чуулганд маш олон ойлгож болох шалтгаанаар сэтгэл дундуур явах нь илбэг. Үл ойлголцох, бие биенээ гомдоох, хоёр нүгүр гаргах, үл оошоох, шалихгүй шалдар булдар хил ам хуулийг ягштал баримтлах болон бусд олон гим нүгэл гээд энэ жагсаалд их хурдан үргэлжилж болно. Тийм ээ. За юу гэж хэлж байна тийм ээ? Бид нар сүм чуулган маань таалагдахгүй. Тийм ээ. Бид нар одоо сүм чуулган таалагдахгүй байх юм зөндөө байна. За тэгээд тэр одоо таалагдахгүй шалтгаанууд нь ч гэсэн ер нь бол ихэнхдээ зөв зүйтэй байдаг. Үл ойлголцол байна. Бид нар бие биенээ гомдоон, хоёр нүүр гаргана, бие биенээ үл ойшоон, шалдар булдар шалахгүй хил ам зөндөө гарна. Эсвэл нэг л их сүрхий шашинсаг хүмүүс болж тавхина, тийм ээ? Тэгэд үнэхээр одоо ингээд сүмд бол алдаа дутагд зөндөө байгаа. Тэр явж байгаа хүмүүстэн ч алдаа дутагд зөндөө байгаа. Тэгээ харин яана гинэ? Харин бид эдгээр байдлыг харж цочирдохын оронд сүм чуулган гэдэг бол гим нүгэлтэй. Бид мэтийн хүмүүсээс л бүрддэг гэдгийг санах ёстой. Нэгэнт бид гимтэнгүүд тул санаатаа болон санамсаргүйгээр бие бие шархлуулж гомдоодог шүү дээ. Тиймээс ийм байдлаас болж сүм чуулганаа орхиж явах бус харин ч тэндээ байж боломжит бүхий л байдлаараа зохицуулах ёстой. Ийхүү асуудлаас үл зүхтан эв нэгдлийг эрхэмлэн үлдэх нь илүү хүчирхэг зан чанарыг өөртөө бий болгон хөгжүүлэх хийгээд илүү гүн гүнзгий нөхөрлөлд хүрэх зам болно. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл та биднэрт сүм чуулган маань таалагдахгүй байж болно. Сүм чуулганд явж байгаа хүмүүс нь ч таалагдахгүй байж болно. Одоо манай сүмээс яг ийм шалтгаанаар манай сүмээс явсан хүмүүс байгаа. Тийм ээ? Тэгтэл одоо бурхан бидэрт юу гэж хэлж байна? За бид нар гимтэй учраас санаатаа болон санамсаргүйгээр бие биенээ шархлуулж гомдооноо. Сүмд явж байгаа хүмүүс. Тэгэхдээ энээс болж сүм чуулганаа орхиж явах бус харин ч тэндээ байж боломжит бүхий л байдлаараа зохицуулах ёстой. Ингэж асуудлаас үл зүхтан асуудал гаргахлаар зүхтагаад хаяад явцдаг биш. Харин ч асуудал байх тусам тэнд үлдээд эв нэгдлийг эрхэмлэн үлдэх нь илүү хүчирхэг зан чанарыг өөртөө бий болгон хөгжүүлэх хийгээд илүү гүн гүнзгий нөхөрлөлд хүрэх зам болно. Та нарт амьдрал тийм хүмүүс байгаа үст. Амар муудалцаж анх одоо ингээд танилцж байхдаа амар муудалцаад хооронд айгу муу байгаад тэгээд дараа нь ингээд жигтэйхэн ойрхон найз болсон тийм ээ. Ийм тохиолдлууд зөндөө байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар юу гэж ойлгох нь вэ? Энэ сүм чуулган болохгүй байсан ч энэ дотор байгаа хүмүүстэй миний хувьд алдаад асуудалтай болоод би энийхээ нүр рүү харахад хэцүү болсон ч гэсэн би энэ сүм чуулганд үлдээд
Харин энэ бүгдийг би одоо зохицуулж, давж гарч эдгээхснээрээ та биднэрт өсөх хөрс маань тэнд байгаамаа гэж. Өсөх боломж маань. Бид нар юу гэж хэлдэг вүлээ? Таны амьдралдаа туулж байгаа хамгийн хэцүү асуудлын ард талд таны хамгийн агуу үйлчлэл байдаг гэж. Таны амьдрал тохиолдож байгаа энэ харилцааны асуудлуудын ард талд таны өсөх хамгийн том боломж нуугдж байгаа. Таны амьдралд тохиолдоод байгаа асуудлыг бурхан мэдэхгүй байгаа биш. Мэдэж байгаа. Мэдэж байгаа мөртлөө яагаад тэр асуудлыг авахгүй вэ? Яагаад гэвэл энэ асуудлаар дамжиж таны өсөх, өөрчлөгдөх өөр ямар ч замаар биш. Гагцхүү энэ асуудлаар дамжиж өөрчлөгдөх тэр өөрчлөлт чинь тэнд нуугдж байгаа учраас л юм. Тийм ээ? Урам хугарч сэтгэл тань хүрэхгүй болонгууд сүм чуулганаа орхих нь төлөвшөөгүй хүний үйлдэл бөгөөд тэдгээр урам хугарам зүйлсээр дамжуулан бурхан таныг болон бусдыг сургахыг хүсэж байгаа гэдгийг бүү март. Тэгэхээр яах нь вэ? Асуудал сүмдэр асуудал гарч ивэл бид нар бүр баярлах нь. Юу гэнэ вэ? Энэгээр дамжуулан бурхан намайг болон миний тэр асуудлын нөгөө талд байгаа хүмүүсийг сургахыг хүсэж байгаа гэдгийг бүү март гэж. Үүнээс гадна та өөрийн сүм чуулганыг орхин төгс төгөлдөр сүм чуулганыг олж чадна гэж бүү итгээрэй. Сүм чуулган болон өөрийн гэсэн асуудлууд сул талуудтай байдаг тулдаа дахиад урам хугарч сэтгэлээр унах болно. Гручо Маркс гэдэг хүн өөрийг нь гишүүнээр авахд бэлэн байгаа ямар ч бүлэгт элсэхгүй гэж хэлснээр алдаршсан нэгэн байсан гинэ. Тэр хүн юу гэж хэлсэн гэхээр намайг хүлээж авч байгаа сүм чуулганд би орохгүй. Орохгүй байгаа тэр групп рүү би явна. Тэ? Хэрвээ тухайн сүм чуулган төгс төгөлдөр байж л таны сэтгэлд сая хүрэх юм бол тэр төгс төгөлдөр нь таныг ч харин хүлээж авахгүй босуу. Учир нь та өөрөө төгс биш шүү дээ. Нацистуудыг эсэргүүцснийхээ хариуд цаазлагдсан Германы пастор Диетрих Бонховер нөхрөлийн тухай сонгодог хамтын амьдрал хэмээх номыг бичсэн юм а. Тэрээр уг номонд сүм чуулганыхаа нөхцөл байдалд урам хугарахгүй бидний өөрсдийн төгс төгөлдрийн тухай бодит бус хүлээлтийг нураадаг учраас харин ч сайн зүйл юм хэмээн бичжээ. Сүм чуулганаа хайрлахын тулд тэр нь төгс байх ёстой гэсэн төөрөглөөс хэдий ч нэ хурдан салах юм бол бид төдийчнөө хурдан сүрхий дүр гаргацгаахаа болж бид бүгд төгс биш бөгөөд бидэнд нэгүслэл хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Ингэж чадаж байвал жинхэнэ хамт олон бүрлдэж эхлэж буйн тэмдэг юм а. Тийм ээ? Өөрөөр хэлбэл би ч өөрийнхөө зан чанарыг сүмийнхнийхээ зан чанарыг хараад бурхны нэгүсэл байж ижил бид нар хоорондоо эвсэн зохицож нэг хамт олон болно. Тэгээ өөрөөр хэлбэл би одоо сүмээс үгүй энэ одоо нэг ийм байчихгүй тэр одоо тийм байчихгүй энэ нэг хачин ааштай нөхөр одоо ингээд манай сүмээс явчих бол манай сүм гомс сайхан болох гээд байна гэж юус харахгүй нэ шүү дээ. Сүм болов угаасаа ийм л байна. Бид нар ер нь бүх амьдралдаа маш их олонтоо бид нар дандаа ийм хоосон хүлээлтэн дотор амьдардаг. Эхнэртэйгээ суухтаа, нөхөртэйгээ суухтаа үгүй энэ ястай нэр үнэхээр л хүний дээдтэй суучлаа л гэж боддог бид нар. Хэсэгхэн хугацааны дараагаар амьдарч байгаа харснаа хүүшээ эн чинь ерөөсөө юу төгс төгөлдрвэ? Айгүй сонин аштай хүн байж тээ гэж мэдэж эхэлдэг. Тийм ээ? Тэгээ юу гэж юм? Ингэж мэдэх нь сайн юм аа гэж. Чи өөрөөр бил тэр хүнийг төгс төгөлдөр байхыг нэгхэ болж байна. А тэгээд тэр одоо нөгөө нэг таны төсөөлсөн шиг мундаг хүн биш. Таны өөрөө чинь таньж мэдж байгаа тэр хүнтэй л зохицож амьдарч сурах нь. А эн чинь л таны өсөлтөнд хүргэнэ гэж. Сүм чуулган бүр манай сүм зөвхөн төгс биш хүмүүст зориулагдсан. Гим нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нэгүүлсэл хэрэгтэй байгаа. Өсөн өөрчлөгдөх хүсэлтэй хүмүүс эрцгэнэ үгсэн зарыг гаднаа тавьж болох. Бонховер өөрийн номонд дэрэгдэх Христэд итгэгч хамт олноос илүүтэйгээр өөрийн төсөөлөл мөрөөдлийн хамт олныг хайрлагч нь жинхэнэ хамт олноос сүйтгэгч нэгэн болон хувирдаг. Юу гэж хэлж байна? Яг
танд өгөгдсөн энэ төгс бус, тийм ээ? Энэ сүмж хуулганыг хайрлах чадахгүй, тийм ээ? Оо, ийм сүм чи ийм байх ёсгүй мó, ийм байна, энэ нь айгүй буруу муухай, энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гэж байгаа хүн чинь харин тэр хамт олныг нураад гэмаа гэж хэлж байна. Хэрвээ бидэнд өгөгдсөн Христэд итгэгчдийн нөхөрлөл нь тийм сайхан биш байсан ч, баялаг биш, сул дорой байсан ч, итгэлээр сул асуудалтай хэцүү байсан ч гэсэн тэр нөхөрлөлийн төлөө өдөр бүр талархахгүй, бас эсрэгээр бүх зүйл ялахгүй өчүүхэн хэмээн гомдлолоос Бурхны бидэнд нөхөрлөлийг өсгөх гэсэн оролдлогод саад болж байна гэсэн үг хэмээн бичжээ. За бид нар энэ номуудын турш нэг үндсэн зарчим сурж байгаа. Бурхан танд ямар зан чанарыг бүрдүүлэхийг хүсэж байна? Яг тэрний эсрэг нөхцөл байдлыг өгдөг гэж. Төвчээрийг суулгая гэвэл төвчхийн аргагүй нөхцөл байдлыг өгдөг. Таныг бусдыг хайрлаж сургахын тулд хайрлахын аргагүй сүмж чуулганыг л танд өгнө. Тэр сүмж чуулганд чинь хайрлахад үнэхээр хэцүү, ааш авиртай хүмүүсийг авчирч тавина. Эннээс зүхтаах нь, эннээс зайлсхийх нь буруу юм а. Харин ч яг энэ ааш нь тохирохгүй, элдв гажууд, элдв сонин ааштай, харилцаатай хүмүүстэй хамт байж сурж ижил бид нар нөхөрлөлөөрөө хувьд өснөө гэсэн үг. Тэгэхээр Бурхан үүнийг мэдж байгаад бидний амьдралд авчирч тавьсан гэсэн үг. За бид нар хоёр зүйл сурлаа тийм үү? Нэгдүгээрх нь биднийг хоорондоо ялгаатай зүйл биш, харин адил зүйл дээр бид нар төвлөрөх ёстой. Дараа нь альвааг харж хүлээхдээ бодтой ханд. Та хэрв сүм чуулганыг сүм чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж яриад эхэлчихвэл та жинхэнэ бодтой сүмийг биш, өөрийнхөө төсөөллийн сүмийг л хүсэж байна гэсэн. Таны төсөөлж хүссэн сүм бол энэ дэлхий дээр байхгүй. Танд өнөөдөр сайнтайч муутайч энэ л сүм өгөгдсөн. Энэ сүмд үйлчилж, энэ сүмээс бид нар үхэн хатан зуурсныхаа хүчинд л Бурхан биднийг хэн болгоомоор байна, тэр хүн л болно гэсэн. Энэ сүмд хэдий ч нэ олон асуудалтай зан чанартай хүн байна. Төдий ч нэ олон зүйлийг Бурхан танаас засахыг хүсэж байна л гэсэн үг. 3 дугаарт шүүмжлэхээс илүүтэйгээр бие биенийгээ урамшуулахыг сонгоорой. Оролцож хувь нэмрээ оруулах гэхээс үйлчилж буй нэгнийг хөндлөнгөөс шүүмжлэх нь үргэлж маш амархан байдаг. Бурхан бидэнд бие биеэ шүүмжилж, харьцуулж, шүүхгүй байхыг ахин дахин анхааруулдаг билээ. Өөр итгэгчийн чин сэтгэл итгэлээрээ үйлдэж буй хараад шүмжлэх үедээ та Бурханы хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг бөгөөд энэ тухай Ром 14:4-т бусдын зарцыг шүүх ямар эрх танд байна вэ? Зөвхөн тэдний эзэн нь л тэдний хийж бууг нь зөв эсхийг шийднэ хэмээн бичжээ. Пол мөн Христ итгэлт бусд хүмүүсийн үзэл бодол биднийхээс өөр байсныхын төлөө бид тэднийг шүүх эсвэл дорд үзэх ёсгүй юм хэмээн нэмж хэлсэн. Тэрээр Ром 14:10-т харин та юунд ах дүүгийнхаа хийж бууг шүүж түүнийг өчүүхэн мэд харагдуулахыг эрмэлзэн вэ? Нэг өдөр бид бүгд шүүгдэнэ. Тэгэхдээ бие биеийнхаа эсвэл таны хэмжээсээр биш, харин Христийн стандартаар хэмжигдэнэ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? За ингээд бид нар сүмд үйлчлээд явхад одоо жишээлбэл миний өнөөдрийн энэ үйлчлж байгаа үйлчлэл зарим хүмүүст огт таалагдахгүй байж болно. Тийм ээ? Тэр хүмүүсийн нүдээр харуул би маш буруу муухай зүйл хийж ич магадгүй. Эсвэл тэр хүний нүдээр харсан чинь анзарахгүй те ингэж зүүм хийхгүй шүү. Номыг ингэж тайлбарлахгүй шүү. Та ер нь номыг нэг хэсгийг уншаад өөрийнхөө бодлыг ярьж туугаад байна шүү дээ. Ер нь бол би айгүйх тэгж байгаа. Тийм ээ? Тэгээ одоо ингэж давайг ингэж шүүмжилж болно шүү дээ. Тийм ээ? Тодорхой хэмжээнд үнэн зөв байх. Гэхдээ энэ үйлчлэлийн төлөө би тэр хүний өмнө хариуцлага хүлээхгүй. Би Бурханы өмнө хариуцлага хүлээх. Тэгэхээр одоо юу гэж хэлж байна? Тэр хүний нүдээр харуул би айгүй таархан үйлчлэж магадгүй. Тэгвэл тэр хүн тэрүүгээрээ л үйлчлэх.
Яг л энэ нь бол тэрнийхээ төлөө тэр хүн бурхны л өмнө хариуцлага хүлээнэ. Миний өмнө биш. Би тэрийг шүүхэн би биш. Тийм ээ? Одоо ингээд манай сүм зөндөө үйлчлэл байна. Хүүхдийн үйлчлэл байна. За багтан дууны үйлчлэл байна. Бас одоо ингээд медиагийн үйлчлэл байна. Гэл ингээд янз бүр үйлчлэлүүд байна. Тэгээд сүмийн хүмүүсийн яриаг сонсвол ер нь нэг ч үйлчлэл нь олигтой болохгүй л байгаа юм шиг юм ярьдаг байхгүй ерөөсө. Тэр нь ч болохгүй байна. Манай магтаалч болохгүй байна. Манай хүүхдийн үйлчлэл ч ингээд байна гэл тийм ээ. Тодорхой дутагдал байгаа юу байгаа. Гэхдээ биднэрт юу гэж хэлж яах гэхээр тэр үйлчлэл тэр алдаа дутагдaltaй чигээрээ яваад алдаа дутагдлаараа бүдэрч ойчоод өөрөө алдаа дутагдлаасаа сурна. Та тэр үйлчлэл дотор нь орж л үйлчилж тэр болохгүй байгаа гэдэг зүйлээ засахгүй бол хөндлөнгөөс шүүх нь миний хэрэг биш ээ. Тийм ээ? Одоо ингээд манай эхнэр тэр хүүхдийн багш хийдгийг. Тэгэл нөгөө хичээлээ бэлдэж байгааг би ингээд сонсч байсан. Йоо хишгэж чинаад ингээл 3 4 5 6 настай хүүхдэд юун аймаар ийм библийн ийм гүн гүнзгий те ийм шашинсаг ойлгож өгөх гээд байгаа юм бэ. Тийм ээ? Чи тэрний орн над Библиэлд зөндөө олон ийм нэг сургаалт үлгэрүүд байгаа. Тэднийг нь л тэр хүүхдүүдэд ер нь нэг нэгээр нь ингээд заагаад бай гэл одоо би одоо ингээд өөрөөр шүүж штэ. Тэгэд манай ихнэр намайг юу сонсоогүй. Би жоохон жав гэж байгаа. Би ч гэсэн дугуй болсон байхгүй юу. Тэгээд би өнөөдөр юу харж байна гэхлээр тэрэндээ болгоол яваал байдаг. Ерөөсөө тэр одоо миний харж байгаагаар бол ер нь тэр одоо теологийн тийм гүн гүнзгий юм 5 6 настай хүүхдэд заагаад энэ одоо ер нь ерөөсөө болохгүй дээ л гэж надад санагдаад байгаа шүү дээ. Гэтэл тэд нар өөрөөрөө хийгээл явж байгаа. Тэд нар өөрөөрөө хийгээл болоод л байгаа. Тийм ээ? Тэгэхээр би одоо тэндээс хараад юу гэж за энэ ерөөс миний оролцох зүйл биш байна. Би зүгээр өөрийнхөө ажлыг л хий. Энэ хүмүүсийн хийж байгаа нь үнэхээр минийх шиг буруу байгаа болвол тэр хүмүүс явандаа өөрсдөө ойлгол өөрсдөө л тэр хараагаа солино. Эсвэл өнөөдөр энэ болоод байгаа бол миний харж байгаа хараа буруу л гэсэн үг. Энийг ингээд би эргээд харахад одоо ер нь бол миний харж байгаа хараа л ер нь буруу байж. Тийм ээ? Яг сонсоход айгүй зөв сонсогдож байна. Гэхдээ бурхан өнөөдөр тэр хүүхдүүдэд тийм мундаг теологийн юм заагаад явж байгаа нь болж байгаа учраас л болоод яваад байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар яах нь вэ? Оролцож хувь нэмрээ оруулах гэхээсээ үйлчилж бүү нэгнийг хөндлөнгөөс шүүмжлэх нь маш амархан хэдий ч эн чинь буруу юм аа. Тийм ээ? Ром 14:4-т бусдын зарцыг шүүх ямар эрх танд байна вэ? Зөвхөн тэдний эзэн л тэдний хийж буйн зөв эсхийг шийднэ. Тийм ээ? Би Христэд итгэгч бусдыгаа шүүх үед тэр даруй 4 зүйл надад тохиолдог. Үүнд би бурхандаа нөхөрлөлөө алдана. Би өөрийн айдас болон бардам зангаа илчилдэг. Өөрийгөө бурхны шүүх ширээний өмнө аваачна. Мөн сүм чуулганы нөхөрлөлд хохирол авчирна. Учир нь шүүмжлэгч сүнс хамгийн хорон байдаг. Библиэд сатаныг ах дүүсийг минь буруутгах хэмээн нэрлсэн байдаг. Учир нь бурхны гэр бүлийн гишүүдийг буруутгах, гомдлох болон шүүх нь зөвхөн муу сүнсний л хийдэг ажил юм аа. Бид энхүү үлдэх бүрээд муу сүнсэнд мэхлэгдэж түүний ажлыг хийж өгч байна гэсэн үг. Тиймээс хичнээн сандал нийлэхгүй байсан ч Христэд итгэгч бусд хүмүүс таны дайсан биш гэдгийг үргэлж санагтун. Харин итгэлийн ах дүүсээ харьцуулан шүүмжлэхийн оронд тэр цаг мөчийг бусдаагаа нөхөрлөх, эвлэлдэн нэгдэхэд зориулах хэрэгтэй. Библиэд Ром 14:19 бүх хүч чадлаа бие биетэйгээ эвлэлдэн зохицоход зориулцгаая. Бусдыг урамшуулан тусалцгаая. Харин тэднээс гмийг хайж хоош нь бүү татцгаая хэмээн сургач. Тэгвэл одоо 3 дахь дүрм нь юу вэ? Шүүмжлэхээс илүүтэйгээр бие бие урамшуулахыг сонгоорой. Тийм ээ? Таны нүдээр харуул танай сүнд байгаа үйлчлүүд олон хүч таны санаанд хүрэхгүй байж болно. Үнэхээр тийм асуудал байгаа бол миний уруулж чадахгүй нэмэр би өөрөө хүүхдийн багш болоод тэр хүсээд байгаа зүйлээ би өөрөө л хийж болно.
Тэрнээс биш би өөрөө хүүхдийн багш болохгүй мөртлөө хөндлөнгөөс хүүхдийн багш нарыг заагаад ингэж заа наадах чинь буруу бити юм теологи юм хүүхдүүдэд заагаад баймаа гэж шүүмжлэх нь буруу байна. Тийм ээ? Тэгэхээр биднэрт ерөөсөө сүмд ерөөсөө ганцхан үндсэн дүрэн байна. Юу болохгүй харагдаад байна. Таны нүдэнд яг тэн дээр та өөрөө л очиод үйлчил. Тэрнээс үйлчилж байгаа хүмүүсийг шүүгээ засах гай залруулах гай дайраад байх нь буруу юм а. Үнэхээр болохгүй харагдчихвэл та очиод тэрийг л өөрөө л хий. Тийм ээ? Дөрөвдөх нь хов жив сонсохоос татгалз. Өөрөөр сүмийн эмнэгдлийг хэрхэн хамгаалж явах вэ гэдэг талаар сурч байгаа тийм ээ. Хов жив сонсохоос татгалз. Юу гэнэ? Хов жив сонсохоос гэж байна. Хов жив ярихаас биш. Хов жив сонсохоос татгалз гэж. Та өөрөө тухайн асуудалтай болон шийдэлтэй нь хамаагүй атлаа. Тэр мэдээллийг бусдад дамжуулахыг хов жив гэдэг. Тиймээс хов жив зөөх нь буруу гэдгийг мэдчил байгаа бол сүм чулуунаа хамгаалахын тулд та ямар нэг хов живийг сонсохоос ч татгалзах хэрэгтэй. Хов сонсох нь хулгайлагдсан зүйлийг хүлээн авч байгаагаас ялгаагүй тул гэмт хэрэгт адилхан буруутай. Хэн нэгэн танд хов жив ярих үед уучлаарай. Надад үүнийг мэдэх хэрэг байхгүй. Та тэр хүнтэй өөртөө шууд ярьж үтсэн үү гэж зогсоо чадах зоригтой байх хэрэгтэй. Бусдын талаар хов ярьж байгаа хүн таны талаар ч бусдад хов ярих нь тодорхой тул тэдэнд итгэж болохгүй. Хов сонсогч хүнийг бурхан муу гүйлдэгч хэмээн нэрлэдэг. Сургаалт өгс 17-гийн 4-т муу гүйлдэгч нь мууг үйлдэгчийгээ сонсдог. Иуда номын 1:19-т энэ хүмүүс сүмүүдийг хуваадаг бөгөөд зөвхөн өөрсдийгөө боддог гэжээ. Тийм ээ? Тэгэхээр сүм дотор сүмийг муулсан, пастрыг муулсан, бусд итгэгчтэй муулсан ийм яриа бол дандаа явагддаг. Тэгээд би дандаа чаддаггүй. Гэхдээ ер нь олон тохиолдолд би ингэж ярихгүй. Энэ сэдвэр энд ингэж ярихгүй бид нар. Тийм ээ? Одоо ингэ сүмийг муулаад ингэж яриад эхлэхэд үгүй ингэж ярихгүй. Ингэж ярих буруу. Бид нар ингэж ярьж болохгүй. Тийм ээ? Би олон удаа би яг ийм байр суурин дээр одоо ингэ нэг удаа эсийн бүлэг дээр байжсэн. Манай эсийн бүлгийнхэн ер нь сүм муулаад ярьжсэн нэг харсан чи манай эхнэр дунд нь орцсон явж өгч байна. Тэгээд болцгоо. Ингэж ярихгүй. Тийм ээ? Яагаад ярихгүй вэ гэхлээр энэ алдаа тусал байгаа юу байгаа. Бид нар энүүнийг нийлээд ингэж ярьснараа бид нар застахгүй харин ч бүр эсрэгээр бие биенийг урамшуулдаг. Тийм ээ? Миний бодож ирснийг одоо ингээд энэ ч гэсэн бодож ин тэр ч гэсэн бодож ин гэхлээр ингээд бид нар урам авдаг. Тэгэхээр бид нар хэн нэгнийг надад хүн муулж ярихад бид нар зогсоох ёстой. Үүнийг бид нар одоо Библиэлд маш хатуу хэлж юу гэнэ? Муу гүйлдэгч нь муу гүйлдэгчээгээ сонсдог. Тийм ээ? Надаа бас одоо ингээд миний зүгээр итгэж хүн биш л дээ. Миний таньдаг хүн над руу уцтаа хүн их муулна. Тэгээ би ингээд сонсож байгаад нөгөө хүнийг нь өөдөөс зөрөөд магтдаг байхгүй. Тэгээ надаа одоо ингээд чимгээстэй тэгээд ингээд гэхэлэр би ингээд сонсож байгаа. Чимгээ чи харин ч гайгүй штэ. Чимгээ бүр тэгдэг байхгүй юу гэд ингээд ярихлаар нөгөө хүний чинь дургуй нь хүрээд тэгэл надад дургуй болчихдог байхгүй. Нэг хэсэг надад ярихгүй. Тэгжээснаа эргээд ярина. Тэгэд юу үнэн бэ гэвэл та тэр хүнтэй нийлээд тэр хүнийг муулах юм бол заяа. Тэр хүн таны үгийг өөрийнхөө үг болгоод маргааш өөр хүнд ярина. Та хүнтэй нийлж хүн муу хэлэх юм бол тэр хүн чинь таныг ч маргааш муу хэлнэ. Тийм учраас одоо зарим газар бид нар ерөөсөө нөө гэж хэлж чаддаг байх хэвээр. Бид нар бүр хатуу зогсох хэвээр. Сүм чуулганыг муулах, сүм чуулганы ах дүүсийг бие хоорондоо муулахад бид нар хатгалцах хэвээр. Яагаад гэвэл муу гүйлдэгч нь муу гүйлдэгчээгээ сонсдог. Өөрөөр хэлбэл хов сонсогч хүнийг бурхан
мууг үйлдэгч хэмээн нэрлэдэг гэж. Бурхны сүрэгт ихэнхдээ хамгийн аюултай шарах чонноос бус харин бусд хонноос ирдэг нь харамсалтай. Юу гэнэ? Сүмд байгаа хүмүүс гаднаас шарах авдаггүй, дотроосоо шарах авдаг. Тиймээс Христэд итгэгч магчид нэг нэгээ залгиж нөхөрлөлийг сүйтгэдэг тухай Паул анхааруулсан байдаг. Библиэд ч энэ мэтийн хорон хүмүүсээс хол байхыг сургаалт өгс 20:19 хов живэн нууцыг задруулдаг тул чалчаа хүмүүсээс хол байгтан хэмээн анхааруулсан байна. Сүм чуулган хийгээд эсийн бүлгүүдэд тулгарсан үл ойлголцлыг зогсоох хамгийн хурдан арга бол хов жив тараагч хүнтэй илдгээр нүүр тулан уулзаж хов живээ зогсоохыг ятгах явдал юм а. Сургаалт өгс 26:20 түлээ дутагдвал гал унтарна. Хов жив зөөгч байхгүй бол маргаан амжин хэмээн Соломон хаан алдсан байдаг. Хов жив ярих айгүй гоёо. Айгүй амттай. Хоёр хүн нийлээд хов ярих юм бол хоорондоо айгүй ойртож байгаа мэдрэмж авдаг. Тийм ээ? Хоёр хүн нийлээд өөр хүнийг муулахад би өөрийгөө их гайгүй хүн шүү гэдгийг мэдэрдэг. Тэгэхээр хов жив ярих бол ерөөсөө тийм муухай биш, амттай байхгүй юу? Айгүй таатай. Хов жив ярихад та бүр одоо яг архинд орж байгаа юм шиг хов живэнд ярихад бүр дуртай болж болдог. Сэтгэл зүйн үндэстэй байхгүй юу? Сүм чуулганы хов живдэр бид нар ерөөсөө сонсохоос татгалзах хэрэгтэй. Үгүй ээ. Ийм яриаг би сонсмооргүй байна. Тийм ээ? Тэрнээс болж тэр хүн тань муу болж болно, дургуутсч болно. Бид нар сүм чуулганы эв нэгдэл гэдэг бол юу гэлээ? Шинэ гэрээнд Деважин там 2-оос илүү их бичигдсэн сэдв шүү гэж. Энэ бол Бурхны хувьд маш чухал зүйл. Тийм учраас бид нар сүм чуулганы эв нэгдлийг хамгаалахын тулд хов живээс татгалзах хэрэгтэй. За цааш нь зөрчлийг шийддэг Бурхны аргыг хэрэгэл. За өөрөлдөл одоо хүмүүсийн хооронд харьцааны зөрчил гарнаа. За тэгэнгүүт Бурхан ямар арга зааж өгсөн бэ гэж. Матай 18:15-аас 17-д хэрв ах トゥ чинь чамайг гомдоод шархлуулбал явж түүнтэй ганцаарчлан уулзаж уулзраа олоорой. Хэрв тэр чамайг сонсвол чи найзтай болно. Харин тэр үл сонсвол гэрчүүдийн өмнө бүхнийг үнэнч шудраг байлгахын тулд өөртөөгөө хамт нэг юм уу хоёр ах トゥ гээд дагуулan очиж дахиад ярьж үзээрэй. Хэрв тэр дахиад л сонсохоос татгалзвал чуулганд хэл гэсэн. Өөрөөр хэлбэл одоо би энэ сүмдэр за одоо шага битүүрийн хооронд одоо ингээд том маргаан зөрчил үүслээ гэж бодъё. Тэгвэл одоо Библийн дагуу яаж шийднэ гинэ? Эхлээд би өөр хүнд ярихгүй. Одоо би ингээд шага миний дургу тэгж хүргээд шага ингэж тэнэгтээд шага намайг ингэж доромжлоод нэс шагаас хөгийн амт юмаа гэд би одоо ингээд балжин амт эсвэл чимгээд яриад гүхгүй нэ штэ. Шага битүүрийн хооронд зөрчил үүслээ би яана гинэ? Би яваад шагатай л уулз. Тэгээд ганцаарчлан уулзаж уулзраа олно. За шагаар битүүр ингээд болохгүй байна гэж бодъё. Тэгвэл одоо яах нь? Одоо тэгвэл би өстө балжин чимгээ өөрийгөө дагуулад за балжин юм чимгээ ийм байна. Би одоо шагаатай ингээд ийм асуудалтай ингээд хэрэлдээд байна. Та хоёр надтай хамт яваад бит хоёрын хооронд уулзраа болоход туслаад өгөөч. Тийм ээ? Тэгээд дахиад шагаатай очиод дахиад бит хоёр уулзраа олно. За тэгээд ч уулзраа олохгүй байвал одоо яах нь вэ? Би чуулганд хэлнэ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүсийн хоорондын зөрчлийг шийдэх Бурхны арга бол ийм арга байна. Энэ аргын дагуу л явна. Бид нар ихэнхдээ нөгөө хүнтэйгээ уулзахгүй өөр хүмүүс нөгөө хүнээ муулаад гүйцэтгэв. Тэгэхээр энээс болж сүм нурнаа. Энээс болж сүм доторх эв нэгдэл хохирноо. Үүнийг хийж болохгүй гэж. Хин нэгэнтэй үл ойлголцсон зөрчилтэй үед зөрчилтэй байгаа хүн дээрээ очиж хайрын дотор ийдгээр үннийг хэлэхээс илүүтэйгээр гуравдагч хүнд энэ тухайга хэлмээр санагдах нь илбэг. Ингэх нь асуудлыг улам хөндрүүлж хурцдгах тул зөрчилтэй үл ойлголцсон хүнтэйгээ шууд очиж ярилцсан дээр тухайн хүнтэйгээ хоёулахнаа ховчлон уулзах нь хамгийн ихний ялхан бөгөөд энэ алхмыг цаг алдалгүй аль болох хурдан хийх хэрэгтэй. Хэрэг хоёулахнаа ховчлон уулзах нь үр дүнг үл авчирваас
Нэг юм уу хоёр гэрчийг байлцуулж, асуудлыг нотолж, харилцааг сэргээхийг хичээ. Хэрэг уг хүн зөрүүдэлсэн хിവэр үр дүнгүй байвал яах вэ гэж юу? Есүс асуудлыг сүм чуулганд хил хэмээн айлдсан ба тэгээд ч үл сонсвол уг хүнийг үл итгэгч мэт хандаарай гэж. За, одоо хоорондын зөрчлийг шийддэг Бурхны аргыг хэрэглэе гэсэн. За, цаашлуулад. Пастор болон удирдагч нараа дэмжээрэй. За, сүм чуулганы эв нэгдлийг хадгалах гэдэг байгаа шүү дээ. Одоо яаж сүм чуулганы эв нэгдлийг хадгалах вэ гэж. Тэгэхээр 5 дугаарт пастор болон удирдагч нараа дэмжээрэй. Төгс төгөлдөр удирдагч гэж байхгүй хэдийч Бурхан тэдэнд сүм чуулганы эв нэгдлийг сахих үүрэг хариуцлага эрх мэдлийг олгосон байдаг. Сүм чуулганы гишүүдийн хооронд зөрчил болох үед эв нэгдлийг сахина гэдэг үнэхээр амар биш бөгөөд хизээч талархал сонсдоггүй ажил юм а. Пасторууд ихэнхдээ гомдож, зөрчилдөж байгаа гүйцэд төлөвшөөгүй гишүүдийн хооронд зуучлан эвлэрүүлэх, тааламжгүй үүргийг гүйцэтгэх шаардлагатай болдог. Пасторуудад хүн болгоны сэтгэлийг хангах гэдэг Есүсийн ч хийж чадаагүй, биелэгдэшгүй даалгавар оногд. Өөрөөр хэлбэл сүм чуулгандаа сайн нэртэй пастор удирдагч гэдэг маш ховор. Тийм ээ? Хичнээн сайн пастор байлаа ч гэсэн ер нь бол нэг сүм чуулганы дунджаар 4/1 нь пастортай ямар нэг хэмжээгээр дургүй байдаг. Яагаад вэ? Яагаад гэвэл хүн болгоны сэтгэлийг хангана гэдэг бол Есүс ч үнийг хийгээг. Тийм ээ? Есүсийн дэлхийд 33 жил амьдрахад хэдэн хүн Есүсийг цовдол гэж хашгирч байгаа цовдлуулсан бай. Тийм ээ? Тэр хүмүүсийн сэтгэлийг Есүс хангаагүй. Тийм учраас тэр хүмүүс Есүсийг цовдлсон. Тийм ээ? Тэгэхээр хинч ямар ч пастор бүх хүний сэтгэлийг хангаж чадахгүй. Тийм учраас сүм дотор пастор ахлагч нарт удирдагчдад дургүй хүмүүс дандаа байна. Энэ бол ерөөсө байдаг зүйл. Тийм ээ? Бидэнд үйлчилж буй хүмүүс бид хэрхэн хандах тухай Библиэд маш тодорхойгоор. За, одоо үйлчилж байгаа пастор удирдагч нарт хэрхэн хандахыг Еврей номон дээр өгүүлсэн байна. Еврей 13:17. Удирдагчдаа дагаж тэдэнд захирагдах тун тэдний зөвлөгөөг сонс. Тэд таны амьдралын нөхцөл байдалд анхааралтай хандаж Бурхны хатуу хараанд ор ажилдаг. Тэднийг удирдахад нь туслаж ажлыг нь бүү хөндрүүлээрэй. Тэдний ажлыг та яагаад хөндрүүлэх гэж химээжээ. Пасторууд нэгэн өдөр Бурхны өмнө зогсож та нарыг хэр зэрэг сайн хончилсон гэдгээ тайлагнах болно. Еврей 13:17. Тэд та нарыг хэрхэн харсныгаа тайлагнах ёстой мэтээр та нарыг хончлох болно. Та ч мөн хариуцлага хүлээн. Та удирдагчаа хэр итгэмжтэй дагснаа Бурхны өмнө тайлагнах болно. За өөрөөр хэлбэл яана гинэ? Танай пастор төгс төлдөр хүн биш байж болно. Таны хараагаар бол маш их алдаа дутагдaltaа энэ сүмийг ерөөс олигтой удирдах чадахгүй, бүрч холио мадах утгаад байгаа юм шиг санагдчихэж болно. Гэхдээ тэр бол хэрвээ үнэхээр тийм байгаа бол яг тэр хариуцлага пастор хүн Бурхны өмнө л хүлээн. Таны өмнө биш. Харин би ямар хариуцлага хүлээн гинэ? Тэр төгс төгөлдөр биш пасторт хэр зэрэг захирагдаж хамт үйлчилж байгаагаараа л би Бурханд үнэлэгдэнэ гэсэн үг. Тийм ээ? Та нар цэрэгт очичоод манай офицер шал тэнэг тийм болохоор офицердоо захирагдахгүй гэдэг цэрэг байж болох уу? Тийм ээ? Цэрэгт байгаа хүмүүс ер нь дандаа офицеруудаа дургүй байдаг. Би цэргүүдийн яриа сонсож байхад офицертаа даруугаар шаардлагын янз бүрийн хоч өгцөн мэдээж нэрэн дээр нь хэлэхгүй шүү дээ. Нууцаар. Тэгээ бүгдээрээ л ингээд офицер муулаад л тэгсэн мөртлөө бүгд захирагддаг. Яагаад гэвэл офицертой захирагддгүй цэрэг бол цэрэг биш байхгүй юу? Тэгэхээр яг ижилхэн зарчим сүмд үйлчлэл. Пастор тань таалагдахгүй байж болно уу? Пастор яг таны бодлоор үнэхээр муу пасторч байж магадгүй. Гэхдээ тэр бол таны асуудал биш. Пастор үнэхээр муу пастор байх юм бол тэр хариуцлага Бурхны өмнө л хүлээн. Түрүүнд хэлсэн шүү дээ. Хүний зарцыг
Тэ? Хүний зарцыг шүүдэг та хэн бэ? Тэгэхээр тэр пастор ерөөсөө сайн ч байж болно, муу ч байж болно. Тэр нь ерөөс миний асуудал биш. Пастор захирагдаж үйлчлэх нь л миний ажил. Тийм ээ? Цэрэг хүн гэдэг бол офицертой захирагдаад даргийнхаа тушаалыг биелүүлдэг хүнийг л цэрэг гэдэг. Бид нар яг пастортай захирагдахгүй байгаа бол та цэрэг хүн биш л байна. Библи пасторудад сүмийн хагарал нөхөрлөлийг хаглан ботгогч хүмүүстэй хэрхэн харьцах талаар тодорхой заавруудыг өгсөн байдаг. Тэд маргаж мэтгэлзэхгүйгээр сөргөлдөгчдийг өөрчлөгдөхийн төлөө залбиран, зөөлнөөр сургах, маргагчдад анхааруулж, эвлэрэн зохицохыг гуйж, удирдагчдаа үл тоомсорлагчдыг буруутган, хэрв 2 удаагийн анхааруулгыг үл тоомсорлох аваас хаглан ботгогч хүмүүсийг сүмээс гаргах үүрэгтэй. Биднийг удирдан үйлчилж буй хүмүүсийг хүндэтгэх аваас бид сүмийн нөхөрлөлийг хамгаалж буй хэрэг болно. Мөн пасторууд болон ахлагч нарт бидний залбирал, урамшуулал хийгээд талархал хайр хэрэгтэй байдаг. 1-р Тесалоник номын 5:12-оос 13-т та нарын төлөө хичээнгүйлэн ажилтдаг. Та нарыг дуулууртай байдлын дотор газарчлан ятгах хариуцлага хүлээсэн удирдагчдаа хүндлээрэй. Тэднийг хайр ба талархлаар бэлхуулаарай хэмээн бидэнд тушаасан аж. Тэгэхээр сүмийн пастор ямар хүн байна? Хэр зэрэг ажиллаж байгаа нь миний асуудал биш. Би ямар үүрэг хүлээсэн гэнэ итгэгчийн хувьд би тэр пасторт захирагдах тэгээд пастортай хамт сүмд үйлчлэх нь л миний үүрэг. Тэгээд тэр хүмүүсийн төлөө залбирах, тийм ээ? Тэднийг хүндлэх, тэднийг хайр талархлаар бэлхуулах нь л миний ажил. Тэрнээс пастрыг шүүмжлэх адилтай, ингээд халах адилтай, шийтгэж гээл эднэр, тийм ээ? Энэ бол ерөөсөн бидний ажил биш. Энэ бол бид нар Бурхны өмнөөр орж маш том буруу зүйл үлдэж байгаа хэрэг шүү. За, би та нарыг сүм чуулганыхаа эв нэгдлийг хамгаалах, сайжруулах үүрэг хариуцлагаа хүлээн авахыг уриалж байна. За, ингээд бид нар сүм чуулганы эв нэгдлийг хамгаалахын тулд бид нар тодорхой зөвлөгөөнүүд өгсөн, тийм ээ? Хамгийн нэгдүгüүрт юу гэлээ? Сүм чуулганыхаа хүмүүстэй харилцахдаа бидний хооронд ялгаатай байгаа зүйл дээр биш, харин адил зүйл дээр төвлөрөөрэй. Өөрөөр хэлбэл би энэ хүнтэй 100 жилийн дарааш хамт байна. Тийм ээ? Тэгэхээр ийм зүйл биднийг холбож байгаа учраас өнөөдрийн нэг жижигхэн зөрчил маргаан бол асуудал биш ээ. Тийм ээ? Хоёрдугаарт альвааг харж хүлээхдээ бодтойгоор ханд. Өөрөөр хэлбэл бид нар сүм чуулганыг нэг сайхан ариун сайхан газар сүм чуулганы итгэгч нарыг ч гэсэн хүний дээд эдэр гэж бодож болохгүй. Намайг оролцуулаад бид нар бүгдээрээ нүгэлтэй гэмтэй. Тийм ээ? Бид нар бүгдээрээ өвчтөе нэг эмнэлэгт ирсэн байгаа хүмүүс л гэсэн үг. Тийм учраас сүмд хандах хандлага хүлээлтэндээ бодиттой болоо гэсэн. Тэгээд дараа нь шүүмжлэхээс илүүтэйгээр бие биеийг урамшуулахыг сонгоорой. Танаас өөр үйлчлэл хийж байгаа хүний үйлчлэлд очиж битгий шүүмжлээ. Үнэхээр таны санаанд таарахгүй бол та өөрөө л очиж тэр үйлчлэлд нь оролц. Тэрнээс хөндлөнгөөс шүүмжлэх нь бидний ажил биш ээ гэж. Харин ч бид нар бие биенийг урамшуулаарай гэж. Дараачих нь хов жив сонсохоос татгалз. Юу гэнэ? Сонсохоос татгалз гэж байгаа шүү. Хов жив бол дандаа байна. Тийм ээ? Хов жив бол дандаа байна. Хүн байгаа газар хов жив дандаа байна. Би тэгвэл хов жив ярихгүй байх нь хангалттай биш. Хов жив сонсохоос би татгалзах ёстой гэж. Тэгээд зөрчлийг хүмүүсийн дунд амьдрахлаар угаасаа тодорхой хэмжээний зөрчил үүснэ. Тэгэхээр тэр зөрчлийг шийддэг тэр Бурхны аргыг хэрэглэсэн. Матай 18:15-аас 17. Тэгээд хамгийн сүүлд нь пастор болон удирдагч нараа дэмжээрэй. Бид нар нэг зүйлийг хатуу санах хэрэгтэй. Төгс төгөлдөр сүм гэж байхгүй, төгс төгөлдөр пастор гэж байхгүй. Таны санаанд таарах сүм гэж байхгүй, таны санаанд таарах пасторч гэж байхгүй. Ерөөсөө тийм болохоор ерөөсөө итгэгч хүний хувьд миний хүлээж байгаа үүрэг бол тэр ямар пастор өгсөн маань тэр хүнд захирагдах, тэр хүнтэй хамт тэр сүмд үйлчлэх нь л миний ажил. Тэр пасторын төлөө залбирах,
Пастор талархах, пастрыг бүх талаар дэмжих нь л миний ажил. Пастор үнэхээр ажиллаа муу хийж байгаа бол тэр бол Бурхны өмнө хүлээх асуудал. Би сүмд харьяалагдсанараа би ямар зүйлээр хариуцлага хүлээнэ гинэ? Пастор ахлагч нартай хэр зэрэг дуулууртай захирагдаж байснараа л би Бурхны өмнө тооцоогоо хийнэ. Сүмийг яаж авч явсан тэр бол пастор Бурхан хоёрын хоорондын асуудал. Би та нарыг сүм чуулганыхаа эв нэгдлийг хамгаалах, сайжруулах үүрэг хариуцлага хүлээж авахыг уриалж байна. Үүний тулд бүх хүч хармаалтыг гаргах тань Бурханыг баярлуулна. Тийм ээ? Одоо та бид нар жирийн итгэгчид. Жирийн итгэгч бид нар сүм чуулганы эв нэгдлийг хамгаалах, бас эв нэгдлийг сайжруулах энэ үүрэг хариуцлага бол биднэрт оногдсон. Тэгээ үүнийг хийхээр бүх чармайлт гаргах нь Бурханыг баярлуулна гэж. Энэ нь дандаа амархан байхгүй. Заримдаа та бусдыг өөрөөсөө илүү тавьж, өөрийнхөө төлөө биш, бид хамгийн сайныг хийх ёстой болно. Ийхүү хувиа үл хичээхэд суралцуулахын тулд бас Бурхан биднийг сүм чуулганы гэр бүлд уруулдаг. Хамт олонны дунд би гэхийн оронд бид химэн минийх гэхийн оронд манайх гэж хэлэхэд суралцдаг юм. 1-р Коринт 10:24. Та зөвхөн өөртөө сайныг бүү бодоорой. Бусд итгэгчдийг тэдэнд юу сайныг бодоорой гэсэн. Бурхан нэгдмэл эв нэгдэлтэй сүмүүдийг өрөөдөг. Садлбайг сүмд гишүүн нэг бүрэн нөхөрлийнхөө эв нэгдлийг хамгаалах тунхаг гэрээнд гарын үсэг зурдаг бөгөөд ингэснээр нөхөрлийг хуваасан зөрчил нэгээгхэн ч тохиолдог. Өөрөөр хэлбэл одоо энэ Рик Борн пастрын сүмд яадаг гэнэ? Гишүүн бүрэн би энэ сүмийн эв нэгдэл нөхөрлөлийг хамгаалах тунхаг гэрээнд гарын үсэг зурдаг. Эннээс болоод нөхөрлөлийг хуваасан зөрчил нэгээгхэн ч тохиолдог. За Монголд бол ер нь сүм хуваагдах болвол ерөөсөө хэвийн үзэгдэл болсон. Сүмүүд ингээл хуваагдаад байна. Нэг хуваагдсан дахиад хуваагдана, тийм ээ. Тэгэхээр яагаад бид нар тэгээд байна? Бид нар Бурханы өмнө энэ сүмийн өмнө хүлээдэг үүргээ бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Энэ сүмийг хамгаалах, энэ сүмийн эв нэгдлийг хамгаалах нь пастрын ганцхан ажил биш. Энэ бол таны, миний ажил. Сүм маань хайр дотор эвлэлдэн нэгдэж чадсан учраас олон хүмүүс үнд нэгдэн орохыг хүссэн бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд л гэхэд 9100 гаруй шинэ итгэгчдэд баптизм хүртээжээ. Өөрөөр хэлбэл Садлбайг сүм дээр юу гэж хэлж байна? Энэ сүмийн эв нэгдлээ хамгаалж чаддаг сүмийг Бурхан өрөөдөг юм а гэж. Тийм ээ? Тэгэд өөрийнхөө сүмийг хэлж байна. Тийм ээ? Энэ одоо ингээд энэ Садлбайг сүмд хизээч ийм зөрчил байхгүй, ингэж хуваагдахгүй байгаа учраас хайраар дүүрэн хамт олон болж чадсан. Тэг хайраар дүүрэн хамт олон байгаа учраас шинэ итгэгчд маш дуртай ирдэг гэж. Бурхан нялх итгэгчдийг төрүүлэхдээ тэднийг хүлээж авч өсгөж чадах хамгийн дулаан уур амьсгалтай сүм орчныг хайдаг. Та өөрийн сүм чуулгана илүү хайрын дотор халуун дулаан уур амьсгалтай болгохын төлөө яг юуг хийж байна вэ? Таны эргэн тойронд хайрыг, халамжт хамт олныг хайсан олон хүмүүс байгаа. Үнэн дээр хүн болгонд хайрлуулах хүсэл хэрэгцээ байдаг. Тэгээд гишүүд нь бие биенээ үннээсээ хайрлаж санаа тавьдаг тийм сүмийг олох юм бол тэд асуусан асуугаагүй өөрсдөө ирнэ гэж. За амен. Тэгээд өнөөдрийн энэ 21-р өдөр ингээд дууслаа. Тэгээд би одоо түр хичээл ихэнд хэлсэн тийм ээ. Би одоо ингээд энэ 12 дугаар сарын энэ 2-ны энэ хичээлээр энэ одоо хичээл ингээд түр завсарлаа. Бид нар 1 сарын ихээр дахиад үргэлжлүүлээд 22 дугаар бүлгээс явнаа.